За бид нар аутизмтай хүмүүс гэж яриад байдаг тийм үү? Аутизмтай хүмүүсийн бас ихэнхдээ тийм онцгой авьяасууд илэрдэг шүү дээ. Тэгээ тэрийг савант синдром гэж нэрлэдэг. Аутизмтай хүмүүс тэр их илэрдэг. Тэр энэ улсуудын хувьд бол ил ухамсар байхгүй. Далд ухамсар нь тэр чигээр явж гин гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүч чадал нь ингээд хэмжээ хязгааргүй ашиглагдаж шít нөгөө 6 оронтой тог 6 оронтой тоогоор үржүүлээд цэжрэлдэг ч юм уу тийм. За тэгэнгүүт ил ухамсар нь хөгжсөн одоо жирийн бид нар шиг улсууд яаж юм? Нөгөө шок харахгүй явуулж шít. Та ч гэсэн одоо тэрийг сурж болж байна, бид сурж болж байна. Одоо тодорхой хугацаа зарцуулвал. Тэгэхээр далд ухамсарын хүч чадлыг бол нээж болох юм байна. Нөгөө монголчууд оюуны олимпиадад ороод дэлхийн аварга болоод рекорд эвдээд штэ. Тэ? Тэр чинь жирийн л одоо ил ухамсар далд ухамсар нь одоо тэнцүү хөгжсөн гэх юм уу? Ийм л залуучууд байж байгаа. Тэр хүн болгонд энд нөөц болцоо байна гэдгийг би бол энэ оюуны олимпиадад монголчуудын гаргаж байгаа намжилтаар нь л хэлэх гэж байгаа. Тэрнээс нэг монгол хүнд онцгой одоо тархины чадвар байгаа ч юм уу? Зарим өөр үндэстэн биднээс ухаантай ч юм уу тийм бол байхгүй. Далд ухамсараа нээж одоо ашиглаж чадах юм бол тэндээс хэмжээ хязгааргүй их тийм авиас чадварыг илрүүлэх боломжтой гэсэн.